За сайн байцгаана уу? Админ өнөөдөр маргаашийн талхыг барихгаад л байжээ. За өөрийнхөө өдөр тутамдаа хийдэг хамгийн амархан жороо та бүхэнд хаваалцах чинь. За хамгийн түрүүнд бид нарт хөх тарианы гурил хэрэгтэй. За тэгээд би хурхын 1-р гурил хэрэглэнэ. Та бүхэн 2-р гурил мөн бүхэл өрийн гурилтай холж хэрэглэж болно шүү. За 2 талхын. Тэгэхээр хамгийн түрүүнд 800 г 1-р гурил. Үүн дээрээсээ 200 г хөх тарианы гурил. Холоод за нэг 9 г орчим давс. За 700-аас 750 мг усаар зурна. 50 г орчим. За үнийг утгалаа. Хөх тарианы амт их гоё шүү. За ингээд нухчихлаа. Одоо үүнийг 30 минут таглаж амрааж байгаад төлөө эвлэлтэл нь нухнаа. За одоо ингээд амраагаад өргөчье. За ингээд болчихлаа. Одоо зурмгаа хэмжээг нь 3 дахин 20-оос 3 дахин хөөлгөн. Тэгэхээр гэрийн эмд болон хөрөгчөнд аль альд нь хөөлгөж болно. За би болохоор одоо орой болцсон учраас зурмгаа гэрийн эмд жоохон хөөлгөж агаад хөрөгчөндөө ийг хонолчихно. Тэгэхээр та бүхэн гэрийн эмд ч хөөлгөж болно, хөрөгчөнд ч хөөлгөж болно. Тэр ихтэй хөрөгчөнд хөөлгөл талах илүү амттай болдог шүү дээ. За зураг маань бүр хөөгд баларч штэ. Өгчтөрний 2 цаг гэрийн байлгаж чад хөрчөндөө игээд хонуулсан. Тэг нэлээд хөвчгчээ. За одоо зурмгаа хэвлэнэ. За энэ бол 2 талх болно. Энэ 3 болж болно. 3 жижигхэн талх. Тэгэхээр би одоо болохоор хөөлөгч сакс ашиглаж хэвлэнэ. Тэгэхээр та бүхэн шууд листен дээрээ бүр хилээд тавьчих болно. 100 болгоод ч юм уу. Эсвэл талхны дөрвөлжин хэвнүүдэд тостоод тэндээ хөөлгөчих бас болно шүү. За тэгэхээр надад сакс байхгүй одоо яарна гэсэн юм байхгүй. Би өөр бичлэгүүдээр саксгүйгээр ингээд шууд листен дээр бас хэвлж чигнэж байгаа бичлэгүүд бас байгаа. Үзээрэй за. За одоо үнийгээ зүгээр бүрэн хийлээ. Хувц өгч байгаа юм шиг хэл. Ингээл листен дээр бол ингээл тавьчих шүү за.
За ингээд зурмаа хэвлж эхлэе. Одоо үүнийгээ за гэрийн хэмд бол 1-2 цаг хэмжээг нь баг зэрэг нэмэгдүүлнэ л гэсэн үг. Ийм том хөвлөх шаардлага байхгүй. Нэг иймэрхүү л болох байх. Тэгээд хөрөгчөнд бол ингээд арилаа амжуулаад эртлээ хөлгөд түр орчиж бас болно. Одоо би жишээлбэл гадуур ажилтай болвол одоо ингээд хөрөгчөндөө ингэж орхиод хэдэн цагийн дараа эртлээ ингээд хөрөгчөндөө хөлгөх чинь л гэсэн үг. Хэрвээ надад жоохон зав байх юм бол би үүнийгээ гэрийнхээ амд 1-2 цаг хөлгөөл шууд чигэнчгэн. Ингээд та бүхэн өөрийнхөө цагт тохируулаад чигэнчгэн гэсэн үг шүү. За ингээд цаг орчмын дараа зурмаа маш хөөрхөн хөөчихсөн байгааз. Одоо үүнийгээ жигнэ. Та бүхэн шууд листэн дээрээ тавьж жигэнчиж болно шүү. За би одоо болохоор тогоондоо чигнэх гэж байна. За дуртай төсөлтэй хий. За ингээд та бүхэн харж байгаа би нөгөө тогоогоо халаагаагүй шууд үнийгээ одоо 250 юм тэгэж жигэнчихнэ. За ингээд талах маань маш сайхан хөрчихсөн. Одоо бүгдээрээ талхаа зарлаад тамсаад үзнэ. Хөх тарины гурил орцонд нь орсон болохоор нэг гоё тийм амттай. За ингээд амтай сайхан талхаа гэр бүлээрээ хийгээд идээрээ хамгийн гол нь маш бага ажиллагаатай одоо өөрийнхөө завтай цагаараа хийх боломжтой. Жишээлбэл яг саяных шиг нэг орой унтахтаа зурчаад өглөө хөвлөд яг өглөөдөө жигэнчин. Үгүй бол өглөө хөвлөд амжихгүй бол өдөр ч юм уу орой ажилласаа ирээд жигэнчиж болдог. Тэгэхээр ерөөдөө бол надад одоо тэр ам талах амттай байна, шингэт цайтай байна гэдэг чухал болохоос одоо ер нь гадаад үзмж бол 2-3-4-т ордог учраас тэгээ би ерөөдөө өдөр тутмын талхаа ингээд хийгээд идчихдэг. Тэгээ та бүхэн бичлэгийн маань эхнээс нь дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд манай хуудсыг дэмждэгт баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахиад уулзъя баяр таа.